Эстон бол 84% сонгуулаа захимаар өгдөг. Бүр 84%. Тий. Франц өгдөг. Герман бол баг 2 сонголтын нэг нь шуудан гараа өгж байна. Америк бас шуудан нэмдэг нь сонголтоор захин болгож байна. Үндсэндээ бусад орнд бол аль хэзээ нэгээд эхэлсэн. Манайд боломжгүй юу? Манайд боломж байна. Нэгт нь манайх одоо E-Монгол системийг 2 сая иргэд одоо хүрэх гэж байна. Хэрэглэгч нь тий. Хэрэглэгч нь. Хоёрт нь улсын их хурлын ди парламент захим системийг давтагдахгүй тоогоор 2 жилийн хугацаанд 1 сая 300 мянган иргэд саналаа өгсөн байна. Тэгэхээр боломж бол хангалттай байна. Сонгогчдын эрс хэдэн хувиар нэмэгдэх таамаг байна. Дахимаар сонгуул өгөх юм бол 400-аас 600 мянган залуучууд өгөх цэвэр боломжтой гэдэг нь Шууд орж ирэх тий. төрийнхөө үйл хэргийг сонгож нийгэмдээ маш том өөрчлөлтийг хийх боломж захим сонгуулаа гэж харж байгаа. Хамгийн ойрын сонгуул бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул байна. Тэр энэ захим санал хураалтыг явуулах боломж байна уу? Манай ажлын хэсгийн үндсэн зорилго бол эхний ээлжинд гадаадд байгаа монголчуудын сонгохдох эрхийг нээж өгье. 187 мянган насан турш Монгол улсын иргэд гадаадд ажиллаж амьдарч байна. Тэгтэл сая 2024 оны сонгуульд 13 мянган иргэн бүртгүүлээд 9 мянган хүн саналаа өгсөн байна. 7% гэсэн үг. Тэгэхээр бусад орнууд эхний ээлжинд нэг бол орон нутгийн сонгуулийг захин болгодог, нэг бол гадаад байгаа одоо иргэдийнхээ эрхийг нээж өгдөг. За тэгвэл найс нэг юм асууя. Одоо байгаа эрх баригчид нэг зөвшөөрөх үү? Хийх үү? Энэ бол төр эргүүлэхээр хэмжээний одоо шийдэл. Аль нэг нь хийх үү хийхгүй нь хамаагүй ш. Иргэд энийг саналаа тавих хэрэгтэй. Тэгэхээр эрх хөшгөөс үйлчлэлтгаалаад энэ явна. Зөвхөн нэг 4 жил алдахгүй үйл гэдэг асуудал. За баярлалаа. Тэгэд сайхан мэдээлэл байна. Энэ хууль батлагдаасаа гэж хүсэж байна. Амжилт хүсье. За баярлалаа.